За хоёр зүйл байна. Нэгдүгээрт ер нь энэ Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн асуудал арах ерөнхийлөгчийн тухай, шүүхийн тухай ингээд маш олон хуулиуд байгаа. Эдгээр хуулиудад одоогоор яг ингээд үйл явцын шатанда хянагдаж байгаа хичнээн ийм асуудлууд байгаа вэ гэдэг асуулт байна. За цэцгийг бол одоо цэцгийн дээр мөнх хөх тэнгэр байдаг гэж манай хуульчид ярьсаар ирсэн. 1992 оны 1 сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутанд Монгол улсын үндсэн хууль, шинэ ардчилсан үндсэн хууль батлагдсанаас хойш цэцгийн маш олон маргаан шийдвэрлэх процессд бол би хувь хүний хувьд маш ихтгэл үнэмшилтэй хандж ирсэн. Сүүлийн үед манай энэ Гангбаатар, Эрдэнэ булган, Мөнх сайхан гэж цэцгийн гишүүд бас энэ цэцгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож цэцгийн гаргаж байгаа дүгнэлтүүд маш одоо онлын судалгаа сайтай олон улсын арга зүй, онол практикийг хослуулсан, их зүйн суурь философиг дурдсан, олон талаас нь нягтлсан дүгнэлтүүд гарсаар байгаад нь бол талархалтай ханддаг байлаа. Тэр өчигдөр одоо дэд шүүхийн шүүгчийн нэг удаа 6 жил гэдгийг хасах хүртэл ийм итгэл үнэмшилтэй байлаа. Сүүлийн үед цэцгийн гаргаж байгаа шийдвэрүүд сүүлийн 1 жил гарны дотор цэцгийн гаргаж байгаа шийдвэрүүд бол улс төрийн өнгө аястай юм шиг ингэж хардагдах боллоо. Цэцгийн үйл ажиллагаанд эрх зүйч гишүүний хувьд эргэлзэж байна. Одоо яг дараад нь дахиад Монгол улсын ерөнхийлөгчийг 6 жилээр 1 удаа гэснийг бас өөрчлөх үү? Энэ системийн хямрал руу цэцэн өөрөө дүгнэлтээр түлхдэг шийдвэрээр аваачдаг болох гээд байгаа юм биш үү? Үндсэн хуулийг хамгаалах ёстой цэцэн өөрөө үндсэн хуультай халдаж байгаа мэт ийм үйлдэлүүд гарсаар байгаад харамсалтай байна. За тэгээд байнгын ороодын дүгнэлттэй холбогдуулаад асуух асуулт нь болохоор саяны одоо хэлцэгдэж байгаа энэ асуудал шиг хичнээн төрлийн ийм одоо маргаан цэцлэр явж байгаа юм бэ? Том зургаар нь асуудлыг тайлбарлаж ойлгоход энэ хариулт хэрэгтэй байна. За эндээс хариулт авъя. За байнгын хороод хариулах ёстой. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, хуульзан байнгын хорооны дарга нар хариулах ёстой. Мөн цэцгийн хуралдаанд итгэмжлэн төлөөлөгчөөр оролцсон гишүүн хариулах ёстой. Итгэмжлэн төлөөлөгч юм блэ? За тэгвэл самдаг очир гишүү хариулъя. Манай байнгын хорооны дарга орж ирээрэй. Энэ цэцгийн дүгнэлттэй холбогдуулж энэ байнгын хорооны дарга гэдэг чинь бол тэгээд зөвхөн хуралдаанд даргалах биш. Байнгын хороогоо төлөөлж, байнгын хорооныхоо эрхлэх асуудал, чиг үүрэгтэй асуудлуудаа хариулт өгөх бас зохион байгуулах юм үүрэгтэй шүү. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, хуульзан байнгын хорооны дарга нарыг чуулганы хуралдаанд дуудаж байна. За итгэмжлэн төлөөлөгч хариулъя. За би яг энэ маргаан дээр итгэмжлэн төлөөлөгчөөр орсон юм а. Тэгээ Эрдэнэ улд гишүүний асуулт бол яг надтай холбоотой асуудал биш байна. Би бол зөвхөн энэ үндсэн хуулийн орсон нэмэлт өөрчлөлтийн үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ерөнхийлөгчөөр одоо энэ 4 жил энэ өөрчлөлтийн асуудлыг бол дээр л нэмэлт өөрчлөлтийн асуудал дээр л би итгэмжлэн төлөөлөгчөөр орсон. Одоо яг цэцдээр үндсэн хуулийг зөрчсөн өөр одоо хуулийн одоо ямар хэмжээний асуудлууд байна гэдгийг би бол мэдэх боломжгүй. Энэ дээр одоо парламент төрүүлэх гэдэг юм үндсэн хуулийн цэцээс одоо хариулах эрхгүй тэгээрээ. Тэгээ цэцдэр өшөө одоо үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар ямар одоо хичнээн хэмжээний маргаан үүсэж явж байгааг би бол хэлж мэдэхгүй байна. Зөвхөн би бол энэ маргаан дээр орсон асуудлаараа одоо гишүүдийн асуусан асуултанд хариулах дэхтэй үүрэгтэй. Тийм учраас Эрдэнэ улд гишүүний асуултанд бол би хараахан хариулт хэлэх боломжгүй байна дарга.